дэлхийн урлагийг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ өрсөнд бас баярлж байна. За тэгэхээр та бүхэн өнөөдөр бас нэлээд өргөн царууны сэдвээр ярилцах гэж байна. Сэдвийн нэр юу гэвэл монголчуудын цахим мэдлэг гэсэн энэ их өргөн сэдвээр ярилцах гэж байна. Тэгэхээр одоо 1964 одоос 30-40 жилийн өмнө одоо дэлхийн хүн төрөлхтний түүхэнд интернет цахим хэрэглээ нэвтэрж орж ирсэн байна. Харин Монголд бүр хожуу бие 1992 онд анх монголчууд интернет гэдэг зүйлийг хэрэглэж эхэлжээ. За анх нэвтрээд 20-30 жил өнгөрсөн ч гэсэн монголчуудын амьдралд өнөөдөр тухайн үед 500 хүн хэрэглэжсэн бол өнөөдөр 2016 онд харахад хүн амын манитээс 70-80% идэвхтэй хэрэглэдэг болсон байна. Тэгэхээр энэ сэдвийг би өнөөдөр хүндхэн бас тантай ярилцах нь таны мэдлэгийг бусдад түгээх нь хэрэгтэй юм болов гэсэн үднээс энэ сэдвээр тантай ярилцахыг хүслээ. Тэгээ ерөөдөө нэвтрүүлэг ихний асуултыг тавья. Саяхан буюу одоо жил болгон удаа онлайн эрхчлөө олон улсын эвслийн баг хурал гэж болдог. Энэ хуралдаа Монгол улсыг төлөөлөөд оролцсон. Өөрсдийнхөө судалгааны ажлыг тавьсан тийм ээ. Тэгэхээр за энэ хурлын талаар танилцуулахаас өмнө ер нь онлайн эрхчлөө гэдэг өгүүлбэрт ямар утгатай юм? Онлайн эрхчлөө гэдгийг монголчууд яаж ойлгох вэ? Сүүл үе одоо интернет ерөөдөө зөвхөн Монгол гэлгүй дэлхийн нийтээр бас нэлээд төгөөмөл хэрэглээ болцсон. Энэ төгөөмөл хэрэглээтэй холбоотойгоор ахад цаана төгөөмөл хэрэглээний цаана ер нь юу байна вэ гэхээр хүмүүс интернетээр дамжуулаад үс бодлого илэрхийлэх, дуу хоолойгоо өргөх гэдэг бүх төрлийн эрхчлөөг интернетээр эдлэх боломжтой байна л да. Гэтэл дахиад тэр эрхчлөөг интернетийн орчинд эдэлж байгаа эрхчлөөг хязгаарлах гэсэн тэр ордлогууд янз бүрийн ордлогууд байна л да. Тэгэхээр энэ улс орнууд бол нэгдүгээр интернетийн эрхчлөөг хязгаарлах нь өөрөө улс орны цаашлаа дэлхийн нийтийн хөгжилд бол тийм таатай зүйл биш юм байна. Интернет эрхчлөө бол байх ёстой юм байна. Тийм учраас энэ хязгаарлах гэсэн аливаа орлогыг бид нар таслан зогсоох ёстой гэдэг байдлаар дэлхийн харьцангуй интернет дэвсгэрэнгүй хөгжилтэй нэг 30 орчим улс нэгдээд дэвсгэр байгуулсан л да. За энэ нэвчлээс л одоо онлайн эрхчлөө гэдэг нь агуулга гарч ирж байгаа юм. Тэр томьёолоо гарч ирж байгаа. Энэ цаана юу вэ гэхээр интернет бол өөрөө хүний эрх эрхчлөөг эдлэх нэг чухал талбар болчихжээ. Тэгэхээр хүний эрхчлөөг хязгаарлахгүй байх ёстой гэдгийн гол энэ зангиж байгаа нэр томьёо бол онлайн эрхчлөөг хамгаалах гэдэг энэ асуудал байна л да. Судалгаа гарсан байна. Нэг судалгаа гарсан байна. За монголчуудын одоо нийт хүн амын 70-80% интернетийг идэвхтэй хэрэглэж байна. Насныхын ангиллаар авч үзэх юм бол нэг 18-аас 35 насныхан бүр идэвхтэй хэрэглэдэг юм байна. За монголчуудын дийлэнх онцлог сайтууд мэдээж Facebook, Twitter, YouTube, Instagram. За ерөнхийдөө бол энэ дөрвөн сайтаар одоо юу гэдгийг интернетийг төсөөлдөг хүмүүс бас нийтлэлтэй байгаад байгаа шүү. Нөгөө тэгвэр насан туршийн сайт руу хандж байгаа хандлага маш их гарсан Монгол улсын хэмжээнд. За тэгээд энийг бол одоо нөгөө манай дээр доргүй хүмүүс авч үзээд саяхнаас л одоо ийм их сайтуудыг хаач эхэлсэн. Энэ эвсэл бол одоо интернетийн хэрэгчлөө хүн болгонд олгож байна. Интернетийн хэрэгчлөө хүн болгонд ингээд олгосноор интернет гэдэг чинь бол одоо ингээд хязгааргүй мэдээлэл их уср болчихж байна. Тэгэхээр эндээс одоо би ч юм уу, та ч юм уу одоо хинч вэ? Буруу зөв бүхэл мэдээллийг нэг дор ингээд авах боломж үүрдчихлээ л дээ. Тэгэхээр буруу мэдээллийг яаж хүмүүст өгөхгүй байх вэ? Зөв мэдээллийг яаж хүмүүст өгөх вэ? Тэгэхээр интернетийн зөв хэрэглээ гэж яг юу хэлэх вэ? Тэгэхээр та сая хэллээ. Монголчуудын ялангуяа залуучдын ихэнх нь насны хүрэх зориулсан вебсайтыг үздэг. Тэрэнд ихэнх цагаа зарцуулж байна гэдэг. Ер нь бол дэлхийн нийтээр нийт одоо вебсайтын тоог авч үзэх юм бол 70-80% нь өөрөө насны хүрэх зориулсан вебсайт гэдэг юм байна. Тэгэхээр тэр 20-30% вебсайт бол бас хүмүүсийн боловсрол тустай, зохистой хэрэглээнд хамааралтай тийм вебсайтууд байна л да. Тэгэхээр ер нь бид нар интернетийг яах гэж хэрэглэдэг юм бэ? Интернет хэрэглэх нь ер нь ямар ач холбогдолтой юм бэ? Ашиг тустай юм бэ? Гэдэг талаар тийм боловсрол олох зүйл ер нь анханасаа хоцрогдсон. Яг үнэ. Тэгэл холбоотой. Тухайлбал 10 жилийн хүүхдүүд ерөөдөө мэдээлэл зүгээд хичээлд ордог. Тэр бол одоо компьютероо яаж саах юм, компьютер яаж хэрэглэх асуух байдаг болохоос интернет гэдэг чинь өөр ийм эрсдлүүдтэй. Энээс яаж өөрийгөө хамгаалах вэ гэдэг нь ерөөдөө орхичдаг. Тэгэхээр энэ боловсролыг хаанаас олж авах юм бэ гэдэг асуудал гарах ёстой. Тийм байна. Миний зүгээр ажилтнаар бол нэгдүгээр явах 10 жилийн хүүхдүүд төр хичээл дээр нь зааж өгч болж байна. За хоёрдугт нь хичээл дээр тийм заалгаагүй хүмүүс ер нь бол зохистой хэрэглээг өөрөө л олж авах боломжтой болж байгаа юм л да. За тухайлбал интернетийн зохисгүй хэрэглээний нэг асуудал нь өөрөө нууцаа бусдад алдах асуудал байдаг. Хувийн хүний нууцаа.
Тэгэхээр Монголын хувь хүний нууцын тухай хуулиар бол хувь хүн нууцаа өөрөө хамгаална гэж заагдагчдаг. Тэгээд таны нууцыг хамгаалах нь төрийн үүрэг гэхээс таны өөрийнх нь үүрэг болчих юм л та. Тэгэхээр интернетийн орчинд би нууцаа яаж хамгаалах вэ гэдэг асуудлыг өөрөө хариуцна. Тэгээд одоо интернет орчинд бол бүх юм бас тийм нууцгүй гэж хэлж болохгүй. Тодорхой нууцлыг хангах тохиргоонууд байж байгаа. Тэр тохиргоог өөрөө олж үзнэ гэсэн үг л дээ. Гэхдээ харамсалтай нь ерөөдөө интернетийн бүх одоо тохиргоо үйлчлэгээнүүдийн хувьд бол ихэнх нь англи хэл дээр үүдэг. Тэгэхээр бол монголчуудын хувьд бас англи хэл дээрх зүйлийг тэгж ухаж төнхөөд тохиргоог нь одоо олж мэдэх зүйл бол хязгаарлагдмал л да. Тэгэхээр бол монгол хэл дээр тэр контентыг бий болгож түгээх, танилцуулах асуудал нэр гарч ирж байгаа. Монгол хэл дээр интернетийг ер нь яаж зохистой хэрэглэх юм бэ? Нөгөө интернет танд одоо ямар тийм үр өгөж авчрах юм бэ гэдэг асуудал байх хэрэгтэй. За манайд бол ерөөдөө интернет харьцангуй нээлттэй байгаа. Харьцангуй тийм задгаа хэрэгчлөөтэй болчихж байгаа юм. Улс орнууд, тодорхой улсууд бол нөгөө интернетэд эрхчлөөгөө яаж зохистой хэлэх тэр боловсрол олох гэхээсээ илүү шууд хязгаарлалтуудыг явуулдаг. За ер нь манай иргэд чинь нууцын мэдээллийг одоо яаж зохистой хэрэглэх талаар ойлголт байхгүй. Тэм учраас энэ мэдээлэл задруулахаас нь сэргийлдэг тодорхой юм хаашаа гэдэг ийм байдлаар очдог. Манайх бол ер нь бол одоогийн байдлаар хааж боох зүйл бол харьцангуй бага. Харин мэдээлэл олох чиглэлээр үйл ажиллагаанд ерөөдөө эрчимч эхэлж байна л да. Одооноос. Миний хувьд энэ бол зөв юм аа гэж бодож байна. Шууд хааж боосноор яагаад миний мэдээлэл хаагдчихв? Яагаад миний интернет хэрэглээ хязгаарлагдчихв гэдэг юм ойлгож хүлээж авахгүй өөрөөр хаачлаа л гэдэг өнгөрдөг. Яагаад таах гээд байгаа юм? Яагаад таагаад байгаа юм гэдэг юм аа танилцуулах хэрэгтэй болчихж байгаа юм байна. Шалтгааны хүмүүс шалтгааны нэлээд хэлж ойлгох хэрэгтэй байхгүй юм тийм. За ер нь бол өнөөдөр би тантай ярилцах ярилцлагын 3 чиглэлд хувааж иргэдтэй мэдээлэл олохыг гэж бодсон юм. За мэдээж одоо интернетийн зөв хэрэглээ, за монголчууд тулгардаг асуудлууд, за интернетийн аюулгүй байдал гэж юу юм, интернетийн хууль эрх зүйн орчин гэж юу байдгийг. За энэ 3 мэдээллүүдийг за иргэд, байгууллагууд, цааш улс орны хэмжээнд гэх юм 3 нэр томьёолд хуваагаад л ярилцъя гэж бодлоо. Бид нэр интернетийг хэрэглэхдээ энэ болохгүй мэдээлэлээс өөрсдөө хэрхэн хамгаалах хэрэгтэй юм бэ? Ялангуяа иргэд одоо энэ болохгүй мэдээлэлд оролцсныхоо улмаас хүн залилуулдаг интернетийн янз бүрийн гэмтэргүүд гарч иж, бэлгийн дарамтууд гарч ийн, мөнгө төгрөгөө хамаг мэдээлэлээ хүнд алдах гэж та түрүүн хэллээ. Энэ бол одоо нэг мэдэхгүйгээс болж байна. Интернетийг зөв ашиглаж чадахгүйгээс болж байна. Эрх зүйд хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж байна. Олон шалтгаан байгаа байх л та. Тэгэхээр ер нь асуултын цөмөн өөрөө мэдээлэл хэр чухал юм бэ? Мэдээлэл ямар үнцэнтэй юм бэ гэдэг ер нь очдөг л доо. Одоо орчин үед ер нь бууз зэвсгийн дайн хийхээс илүү мэдээллийн дайн бас улс орнууд хийдэг болсон байна. Тэгэхээр нэгэнт мэдээлэл хэр чухал юм бэ? Одоо тийм хогон мэдээлэл гэж юу юм? Хогон мэдээлэл авахснаар одоо ямар сөрөг үр дагавартай гэдэг бол бас ойлгох шаардлага байдаг л да. Тэгэхээр нэгэнт интернетийн орчинд өөрөө бүхэл юмны цогц холимог байдаг. За тэн дээр бол бүх төрлийн мэдээлэл байна. Сайн мэдээлэл, саар мэдээлэл байна. Тэгэхээр бол нэгэнт миний хэрэгжилж байгаа энэ орчин, миний байгаа энэ захим орчинд маань яг л бид нэр бот амьдрал дээр их сайн муу хүмүүс нь байна. Тийм учраас би бол муу хүмүүстэй таарах болцоотой юм байна. Тийм учраас би өөрийгөө муу хүмүүсээс яаж хамгаалах вэ? Мэдээлэл яаж нууцлах вэ гэдэг энэ боловсрол бол зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ бас түрүү хэлсэн шиг одоо ийм боловсрол бол нэгдүгээр байхгүйтэй холбоотойгоор одоо бүх мэдээллийн интернет орчинд ингэж төгөөдөг тийм асуудлууд бол нэлээд дийлэнх нь нэлээд байгаа. За ер нь ямар байдлаар энэ зохисгүй мэдээлэл олж авч байна вэ? Зохисгүй хэрэглээ байна вэ гэхээр ер нь бол одоо за энэ Facebook дээр аваад үзэх юм бол танихгүй хүнийг ингээ найзаараа нэмждэг. Тэгэхээр нөгөө танихгүй хүн маань таны мэдээллийг ашиглаад одоо элдв байдлаар дарамтлах, за хувийн мэдээллийг олж аваад одоо мөнгө төгрөг нэг их юм авах, зайлах тэр асуудлууд байдаг. Эсвэл ингээд за шалангуй охинуудыг авч үзэх юм бол одоо хамаг гоё гэсэн зургуудад тавьчихдаг. Тэгэнгүүт олон нийт зурглалд тавьчихдаг. Тэр зургийг нь одоо хин нэгэн олж аваад өөр нэг вебсайтн дээр
санхүүгийн тусламж авнаа гэдээ усны дугаар нь тавьчихдаг. Тэнгүүт өөрөө мэдээгүй байтал одоо овцроо нэг хүмүүс алгаад иддэг. Ахад эсвэл өөрхөн зургуудаар ахад нэг өөр хаяг үүсгэд хүмүүсийг төөрөөдүүлээд таньдаг найз нөхөд нь өөрийнх нь өөрөө юм шиг мэдээлэл өгөөд тэгж хуурдаг, мэхэлдэг. Тэгээд нэг найзаа гэж бодсон хүнээс одоо мэдээлэл олж авдаг. Тийм бас төгөөмөл арга байна. Тэгэхээр нэгдүгээр за ямар миний интернет орсон бүх зүйл бус төгөөнд ер нь бол хөрнө. Бус төгөн олж авна гэдэг тооцоод ямар мэдээлэл интернет тавих юм, ямар хүмүүст үзүүлэх вэ гэдэг асуудал бас чухал болж байгаа. Тэгээ ерөөсөө бүх хувийн мэдээлэл интернет оруулж болохгүй гэдэг бол бас худлаа. Тий. За би энэ зураг бол миний хамаатан найз нөхдөд зориулсан гэсэн зураг байна. Энийг зөвхөн тэдэртээ үзүүлье гэдэг. Энэ бол яг хуу тийм ач холбогдолтой мэдээлэл зураг биш. Олон нийтэд үзүүлэхдээ болохгүй юм вэ гэдэг ч юм уу. Тийм тохиргоонуудыг хийх хэрэгтэй болж байна л да. Тэрнтэй холбоотой энэ өөрчлөлтүүд үүсдэг. Тэгэхээр нэгдүгээр туул нь мэдээлэл ангилах, хүнд үзүүлэх гэдэг сонгож хөвших асуудал чухал болчихж байгаа. Тий. Үүнээсээ л одоо бидний нэг аюулгүй байдал чинь мөрдөж эхлэх юм шүү дээ. Энэ алхмуудаас эхлээд л тийм ээ. Тий. Та бүхэн түрүүн ярьсан л да одоо хяналт гэдэг зүйл дээр. Долоон улс орны жишгүүд байдаг юм байна. Одоо манай урд хойд хуршууд одоо ард иргэдэд интернетийн хяналтыг хэрхэн тогтоож байна. Энэ нь одоо хяналт тавьснаар ямар сөрөгдөлтэй, иргэдэлтэй юм ч гэдэг юм уу. Харин монголчуудын хувьд энэ хяналт хэрэгтэй юу? Интернетийн хяналт монголчуудад нөхөр хэрэгтэй юу? Миний хувьд би зүгээр хувийн хувьд боддог байхгүй. Биднэрт интернетийн хяналт хэрэгтэй юм байна. Яагаад хэрэгтэй вэ гэхээр бид нар одоохонд интернетийг зөв зөвхөстэй ашиглаж чадахгүй байна, тийм ашиглах мэдлэг мэдэгдэхүүн одоогор суугаагүй болов. Тэгэхээр тэр болтол нь одоо юу гэдэг интернетийг зохистой хэрэглэх хяналт хэрэгтэй болов гэж бодох юм. Таны хувьд. За. Миний хувьд бол арай өөр бодолтой байна л да. За интернетийг хянах гэхээр ер нь бол бүх интернетийн хэрэглээ ер нь хязгаарлагдаад явчихж байгаа юм л да. За. Ер нь бол интернетийг хэрэгжилж энэ бол тийм энэ болохгүй юм байна гэдэг арга замуудаа л мэдэх баг. Тэрнээс ерөөсөө хэрэглэх боломжийг хаачаар сурах системүүдээ сурах боломжгүй. Хоёрдуут хүний эрхчлөөс талаас авч үзэх юм бол интернет маань өөрөө үсэл бодлоо жилөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх гэдэг маш олон эрхийн тэр баталгаа нь болж байдаг. Тэгэхээр интернетийг хязгаарлана гэдэг маань бол өөрөө тэр эрхчлөөг хязгаарлах арга зам руу орчдөг л доо. За нүүбэс 2013 онд одоо цахим орчинд нууцлалыг хангах тухай гэдэг нэг тогтоол гаргасан. Тэн дээр бол ер нь бол интернет одоо хэрэгж чад эрхчлөөг хязгаарлаж болохгүй. Яг гоо тэр эрхчлөөг нэг одоо хохирох гэсэн орлогууд бол байгаа. Тэрнтэй тэмцэх хэрэгтэй болохоос биш интернетийг хязгаарлаж болохгүй гэдэг нэг 2013 онд тогтоол гаргасан байдаг л да. Тэгэхээр нүүбийн хэмжээнд ер нь дэлхийн нийтийн хэмжээнд хэрэгжих тийм тогтоол байна. Монгол улсаас нүүбийн бүрэлдэх гишүүн улсын хувьд бол бас тэр тогтоолыг мөрдөх нь зүйтэй. Хэрвээ жинлээд үзэх юм бол интернетийн зохисгүй хэрэглэнээс гарч байгаа үр дагаврууд тэгэхээр интернетийг зохистой хэрэглэж байгаа, интернетээр дамжуулж эрхээ эдэлж байгаа энэ хоёр юмыг авч үзэх юм бол интернетээр дамжуулж эрхээ эдэлж байгаа байдал нь илүү давмгай болчихж байгаа. Интернетийн зохисгүй хэрэглээтэй холбоотой цэрэг үр дагаврууд бол байгаа. Тэгэхээр тэр бол өөрөө яг интернет хэрэгчлөөг хязгаарлах тэр хэмжээнд очсон тийм хөрөхгүй тэр хэмжээнд хөрөх бас ноцтой асуудал биш болчихж байгаа. Тэр интернетийн зохисгүй хэрэглэнээс болж тэр авчирч байгаа тэр хөрөл үр дагаврыг бол харьцангуй төрийн байгууллага бол өөрөө хариуцах хэрэгтэй болчихж байгаа юм л да. Монголын үндсэн хуульд бол төр хүний эрхчлөөг одоо зөрчигдөхөөс хамгаалах тэр бүхэл арга хэмжээг авах хэрэгтэй гэж зааж өгч байгаа. Тэгэхээр төр өөрөө тэр зөрчигдөхөөс хамгаалах арга хэмжээ авахгүйгээр тэр арга хэмжээг хялбарчлаад ерөөсөө хаачих гэдэг бол интернетийг хязгаарлах гэдэг бол бас болохгүй. Тэгээ залхуурсан буруу арга хэмжээ болчихж байгаа юм л да. Тэгэхээр тэр эрхчлөө интернет зөрчигдөхөөс хамгаалах тэр үүргийнхээ дагуу бол интернетийг яаж зохистой хамгаалах юм гэдэг тэр боловсрол олох үйл ажиллагаануудаа маш сайн хийх хэрэгтэй болчихж байгаа юм л да. За харьцаад ба зохицуулах хорон дээр авч үзэх юм бол ерөөдөө интернетийг бас хязгаарлах чиглэл үүрэг байдаг. Тэр их боломж нь байдаг байгууллага л да. Тэр одоо хязгаарладаг байсан бол одоо болоод өөрийнхөө одоо тухайлбал Happy Webs MN, Cyber Safety MN гэдэг тухайлбал вебсайт гаргаад тэрийг хариуцсан ажилтан болоод төсөв гаргаад иргэдэд одоо интернетэд яаж зохистой хэрэглэлийг бий болгох юм, та яаж интернетийг зохистой хэрэглэх вэ гэдэг тэр боловсрол олох үйл ажиллагаа сүүлийн 2 3 жилээр нэмэгдүүлж эхэлж байна л да. Нэг би бас ховж удаач хавд бас твшил юм болов уу гэж харж байна.
Ер нь дэлхийн нийтийн хандлага ч гэсэн хааж байгааг ер нь бол дэмжихгүй байна. Та хааж байгаахаас илүү зохистой хэрэглээг нь дэмжих тэр ажиллагаагаа эрчимжүүлээ гэдэг хандлага руу орсон. Гэтэ энэ иргэдэд ирэхэд одоо над босрол олгооч гэж хүлээж суугахаас илүү өөрөө бас босрол олж авах тэр арга зам руу явах хэрэгтэй л доо. Тэгэл одоо интернет энэ интернет гэдэг зүйл одоо монголчуудын амьдралд төрсөн эерэг сайхан зүйл маш олон байгаа. Тэглэл нийгэм тусламж байгаа олон асуудлуудыг ил дотор нийтэлдэг тий. Эрхэн зөрчиж байгаа юм биш миний эрх ингэ зөрчлөө гэдээ ил дотор хэлдэг болсон. Тэрэнд нь анхаарал хандуулж чаддаг болсон. Урд нь бид тэгж чаддаг бол байлаа шүү дээ тий. Одоо нөгөө шилэн болох хэвээр, тод болох хэвээр, нээлттэй болох хэвээр гэдгийг одоо технологи цөөрөлсөн интернетийн арга хэлбэрээр л одоо нэвтрүүлж эхэлж байгаа. Энэ бол үнэхээр аваа штэ зүйл юм. Байгуулах гэсэн сэдвээр хэрэглээ. Одоо Монголд аж ахуйн нэгж байгууллагууд маш олон болсон. За жижиг том гэлтгүү бүгдээ л компьютертэй байд интернет толгуудлаад сүлжээ ашиглаад ажил төрлөө ямар нэгэн байдлаар явуулж байна. Нөгөө бүх юм хэрэгжилж болоод байдаг. Бүх интернетийг ашиглаад байдаг. Хамгийн ардталтайгаа нөгөө аюулгүй байдал чинь их тийм хөнгөн явагдаад байгаа юм болов. Одоо би нэг зүйл сонссон л доо. Хотын төвүүдээр задгаа Wi-Fi сүлжээнээс л одоо ингээд тийм мэдээлэл алдагдах. Тийм боломжтой байдаг. Тэгэхээр бид нар одоо өөрсдийнхөө мэдээллийг бүрэн дүрэн алдах тийм боломжтой. Яг одоо та бид нар сууж байгаа энэ орчин чинь задгаа Wi-Fi сүлжээ байж байна. Ийшээ би Facebook, Twitter-ээр орлоо. Магадгүй нэг жоохон энэ тал дээр төлхөө мэдлэгтэй боломжтой. За бас нэг муу санаатай хүн болоо та тэгээд сүлжээгээр нь ороод миний мэдээлэл авах ийм боломж байдаг гэсэн үг. Тий. Тэгэхээр ер нь бол одоо дайрчлагдж байгаа өнөө үед Монголд маш олон байгууллагууд гадаад харилцаатай болж эхэлж байна л да. Тухайлбал одоо гэрээ хэлцлээ одоо хуучин мууд ингээд нэг газар уулзаад хоёр цэглэн хариу шиг зураад тэгээд ингээд өгч авалцаад явдаг гэсэн мэт одоо гэрээ хэлцэл одоо харилцах бичиг баримтаа бүгдийг интернетээр амжуулдаг болчих. Энэ цаг хугацаа хожиж байна, зардал мөнгө хожиж байна. Гэтэл энийг дагаад ингээд бас асуудлууд байна. Тухайлбал нөгөө харилцагч нь одоо манай банк даасны дугаар өөрчлөгдсөн. Танах одоо ажлын хөлс төлбөрөө энэ данс руу явуулаа гэд хуучингээ өгч авалцдаг байна л да. Төлбөр мөнгөө те мэйлэр харилцдаг. Гэтэл байгууллагууд бол нөгөө харилцагчаа гэж итгээд өөр хүнрөө мөнгө шилжүүлждэг эрсдлүүд одоо Монголд нэлээд гарах болсон. Тухайлбал өөр бол аль байгууллагатай ямар асуудлаар гэрээ байгуулсан гэдэг мэдээлэл нь ямар нэг байдлаар ил уснтай холбоотойгоор одоо муу санаатнууд тэрийг ашиглаж байна л да. За тухайлбал А гэдэг байгууллага Б гэдэг байгууллагатай одоо харилцаатай гэдгийг мэдчихэд Б гэдэг байгууллагыг нэрийн өмнөөс одоо мэйл хаягийг дуурайгаад А байгууллага руу явуулчлаа л да. Ийм шалтгаанаар манай дансны дугаар өөрчлөгдсөн. Дараагийн ажлын хөлсөө энэ данс руу явуулаарай гингүүт нөгөө мөнгө шилжүүлэхгүй анзаарлагыг явуулцдаг. Яаж хаягийг нь өөрчилж чинь гэхээр мэйл хаяг дээр нэг цэг тавьчихдаг ч юм, ард нэгэн тоо тавьчихдаг ч юм уу. Тэ. Бүх байгууллага мэдээж мэдээллийн технологийн гэлтээс албатай байх бол болцоо байхгүй. Тий. Ерөөдөө томоохон аж ахуйн нэгжүүд тийм зүйл байна. Тэд нар харьцангуй гадны хандлага, гадны тэр мэдээллийн технологийн асуудлуудыг ер нь бол дүгнээд шинжилэн судлаад арга хэмжээ авч байна л да. Тийм байхгүй жижиг байгууллагууд бол өөрсдөө л ингэж зөв мэйл рүү юм явуулах гэж байна уу, зөв данс руу юм явуулах гэж байна уу гэдэг шалгах хэрэгтэй болчихж байна. Тэгэхээр одоо шинэ тухайлбал хуучин мэдээллийн технологийн асуудал зөвхөн мэдээллийн технологийн ажилтны асуудал юм шиг боддог болсон. Гэтэл одоо дахиад мөнгө шилжүүлэх эрхтэй нягтлангийн асуудал болж эхэлж штэ. Уучин тэр зөвхөн тоондоо сайн зөвхөн тоогоол мэдгэстэй бол хангалттай байсан бол одоо дахиад одоо миний харилцагч өөрөө мэйл хаяг нь зөв байна уу, буруу байна уу гэдэг шалгах хэрэгтэй болж эхэлж чад. Захирлын хувьд ч гэсэн захирлаг буюу байгууллагын даргын хувьд ч гэсэн одоо энэ асуудал бас чухал болж байгаа. Би одоо үнэхээр одоо зөвхөн нягтлан руу харьцахгүйгээр захирал руу харьцдаг, мэйл явуулцдаг. Захирал нь одоо доор байгаа ажилтнуудаа энэ хаяг руу дансны өөрчлөгдсөн байна. Одоо мөнгөний нэрээр шилжүүлгээ шийдчихдэг бол захирал зөвшөөрсөн чинь ингээд мөнгөний шилжүүлчих бас асуудалтай. Тэгэхээр мэдээллийн технологийн асуудал зөвхөн мэдээллийн технологийн мэргэжлийн асуудал тэр байгууллагад ажиллаж байгаа компьютер ашиглаж байгаа бүхний асуудал болчихж байгаа. Тэгэхээр байгууллагуудын хувьд бол өөрөө бүх одоо тухайн байгууллагад ажиллаж байгаа үндэ
мэдээллийн аюулгүй байдал гэдэг шиг юм онцлогтой. Манайх мэдээллийн аюулгүй байдлыг эрсдлээ ингэж сайжруулах, тооцож сайжруулах хэрэгтэй. Нэг юм мэдээллийн технологийн эрсдэл гаргалаа гэхэд байгууллагад ямар хөлт учрах вэ гэдэг ойлгуулдаг. Тийм юм зүйлүүд хэрэгтэй болчихж байгаа юм. Тийм. Энэтэй холбоотой байгууллагууд ерөөдөө бас сургалт авдаг болсон байна. Ажлууд одоо дотоод журамдаас өөрчлөлт оруулж гисэн байна л да. Тухайлбал одоо хөдөлмөрийн дотоод журам дээр ингээд хууч уламжлалт зүйл одоо та ажил таслуул тийм ингэнэ гэдэг юм байсан бол таны хэрэгжилж байгаа мэйл хаяг компьютер бол байгууллага юм ч өө. Та энэ байгууллагын мэдээлэлээр явж байгаа зүйлийг хувьдаа ашиглаж болохгүй, олон нийтийн сүлжээнд оруулж болохгүй. Та ажлыг зөвхөн байгууллагын хаягаар л явуулах хэрэгтэй гэдэг хандлага орчлоо гэсэн шаардлага тавьсан. Одоо байгууллагын ажлыг одоо хувийн явхаа мэйл хаягаар явуулвал гэж болохгүй эрсдэлтэй очиж байгаа юм л да. Явхаа мэйл хаяг бас тийм найдвартай зүйл биш болоод бас нэлээд олон жил очлоо. Гэтэл одоо зөвхөн байгууллагын нэг хүнд нэрөө солилцоход явхаагийн мэйл хаягаа өгчих юм бол миний хувьд ихтгэл бас алдрах тал руу орж байгаа юм. За энэ өнөрөө шиг би мэйл явуулчихвал миний мэйл яг очих болоо. Энэ өнөрөө би чухал файл явуулж болох юм болоо гэж эргэлзээд өрж эхэлж байна л да. Тэгэхээр байгууллагууд ямар ч өөрөнгө гэсэн мэйл хаягууд болж эхэлж байна. Тэрийг бас тэрүүр ажил хэрэгээ явуулах нь зөв юм аа гэдэг ойлгож эхэлж байна л да. Тэгэл байх аа. Тэгэхээр та бүхэн түрүү ярилцлагаа эхлүүлэхээс өмнө ярьж ирсэн шүү дээ. Ер нь одоо нууц гэж юу юм те? Нууц гэдгийг одоо хүмүүс мэдхгүйгээр нууцыг нууц биш болгодог ч гэх юм уу. Одоо нэг юм юм явж ирсэн шүү дээ. Энэ дээрээс би ярих гэж байна гэхээр та бол одоо кибер гэмтэргийн аюулгүй байдал талаар нэлээх судалсан хүн. Тэгэхээр би одоо улс орны хэмжээнд одоо олон улсын жишгт тулгуурсан зүйлийг таньс асуух гэсэн юм. Одоо та түрүүлсэн шүү дээ. Одоо цэрэг зэвсгэр дайтахаас илүү мэдээлэлээр дайтдаг болчихсон ийм цаг үе ирчихжээ. Энэ цаг үед дэлхийн хэмжээний мэдээллийн 900-д дэлхийн хэмжээний аюулгүй байдлын том тогтолцоонд монголчууд орж чадж гэнэ үү? Монголчууд хөл хөндлөж болох чадж гэнэ үү? Монгол улс өөрсдөө кибер халдлагаас аюулгүй байдлаа хэрхэн хамгаалж чадж байгаа вэ? Энэ төвшин хаана явж байгаа юм бэ? За тэгэхээр Монгол улс орны кибер хамгаалалтын төвшөнд хаана яваа юм бэ гэдэг асуудал заашгүй тавигдж байгаа л да. Тэгэхээр олон улсын цэглэг холбооны байгууллага гэж байгаа. Үгэнд төрөлсөн байгууллага. Эндээс улс орнуудын кибер аюулгүй байдлын төвшинг индексээр гаргасан байна л дээ. За. Тэрүүгээр Монгол улс ерөөдөө байр бол нэлээд хойшоогоо дунд тавьцаал байгаа. Дэлхийн улс орнуудтай харьцуулах юм бол за манай хоёр хөршүүл нэлээд урд Орос улбаны улс улсын хувьд Орос улбаны улс одоо хятад улс ингээд урд нь байгаа. Бүгднэр солонгос улсууд бас нэлээд урд байгаа. Ингээд энэ Монгол улс юу яагаад ингээд хойш орж байгаа гэдэг асуудал бол гарч ирнэ л дээ. Тэгэхээр саяны дээр индекс буюу байрыг гаргахтаа нэг 5 үзүүлэлтээр гаргасан байдаг. За. Тэгвэл кибер аюулгүй байдлын хууль эрх зүйн орчны зохицуулт нь ямар байна вэ? Ахад ер нь байгууллага нэгжийн зохион байгуулалт нь ямар байна вэ? За тэгээд төсөв санхүүгийн асуудал нь ямар байд юм бэ? За хоёрдугаарт нь хүн нөөцийн ур чадвар, хүн нөөцийн асуудал нь хэр байд юм бэ? За тавдугаар тэр иргэдийнх нь одоо зан үйл өөр нь хэр байна вэ гэдэг. Ийм 5 үзүүлэлтээр гаргасан байдаг л да. Монгол улсыг ерөөдөө хойш нь ухрааж байгаа зүйл бол ерөөдөө 2-3 үзүүлэлтээр ухрааж байгаа. Тэрний юу гэхээр нэгдүгürt кибер аюулгүй байдлын бодлого эрх зүйн зохицуулалтууд хангалтгүй байна гэж үзсэн байдаг л да. За ямар улсууд ингээд эрх зүйн зохицуулалтанд сайн ингээд урагшаа орчоо гэд аваад үзэхээр кибер гэмтэртэй тэмцэх конвенц гэж байдаг. За 2004 оноос хүчин төгөлдөр үүсгэж байгаа Будапештийн конвенц гэдэг Европын зөвлөлөөс гаргасан. Тэр конвенц болохоор тэр конвенцт нэгж орсон улс орнууд ерөөдөө кибер гэмтэртэй тэмцэх асуудлаар хамтарч ажиллах, хоорондоо ингээ 24 цаг 7 хоног тасралтгүй мэдээлэл солилцох тэр боломж олгосон конвенц юм л да. Тэрэнд нэгдэж орсон улс орнууд ерөөдөө эрх зүйн зохицуулалтын сайн гэдгээр нь урагшаа авчиж. За Монгол улсын хувьд бол ерөөдөө энэ авсан мэдээлэлээр энэ конвенцт бол нэгдэж орох нь зүйтэй юм байна гэд хувь зүйн яамнаас ажлын хэсэг гаргаад цагдаагийн байгууллага өөрсдөө санаачлаад энэ конвенцт нэгж орохоор ажиллаж байгаа юм байна. Тэ. За олон улсын хамтын ажиллагааны хувьд авч үзэх юм бол бас энэ үзүүлэлтээр хойшоо хорцсон байгаа юм л да. За яагаад гэхээр ер нь улс орнууд нь кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар хоорондоо хамтарч ажиллаад эхэлчихжээ. За тухайлбал Америк, Хятад хоёр хоорондоо хамтарч ажиллаж байна. Агуулганд юу гэхээр
харилцан нэгнэр рүү давтлахгүй шүү, кибер давтлага хийхгүй шүү гэдэг тэр асуудлаа тохирж байна. Бас Азийн улс орнууд нэгдэж эхэлж байна. Япон, Солонгос, Хятад гэдэг энэ улсууд одоо Азийнхаа түвшинд кибер аюулгүй хамгааллыг хамтарч ажиллаж эхэлж байна. За мөн Оросын холбооны улс Хятад хоёр одоо өөрсдөө хамгаалах асуудлаар бусад барууны орнуудаас хамгаалах асуудлаар хамтарч ажиллаж байна. Япон, Эстон хоёр хамтарч ажиллаж байна. Тухайлбал Япон 2020 онд Олимпиадтай холбоотой манай кибер аюулгүйг сайжруулах талаар хамтарч ажиллаач гэж Эстонд санал тавиад Эстон улс хамтарч байна. Улс орнууд ерөөд ингээд 2 болон 3 талд олон улсын хамтын ажиллагаануудыг хийгээд эхэлсэн байна л да. Харин монголчуудын хувьд. Харин монголчуудын хувьд бол энэ байдал хангалтгүй байна. За тухайлбал кибер аюулгүйн асуудлаар Оростой Хятадтай тодорхой хамтын ажиллагаа байхгүй. За сүүлд энэхийг ерхий сайд ирсэн. Тэр үед яг кибер аюулгүйн асуудлаар хамтарч ажиллах гэдэг тохиролцсон зүйл байна лээ. Энийг тооцвол ер нь бусад улс орнтой хамтарч ажиллаж зүйл харагдахгүй байна л да. Тэгэхээр Монгол улс ер нь бол кибер аюулгүйн төвшингээр тэргүүлж байгаа нэг 10 улс байна л да. Америк нэгдсэн улс, манай хоёр хөрш, Япон, Эстон, Австрали, бүгднээс Солонгос улс гэдэг. Энэ улсуудтай нэгдүгээр сайшгүй хамтарч ажиллах шаардлага байгаа юм байна. Хоёрдугаар энэ улсуудаас бас туршлага судлах зүйлсүүд байх хэрэгтэй. Ер нь манайх хамтарч ажиллахад нөгөө улсууд ч өөр хамтарч ажиллахыг зөвшөөрөхгүй гэдэг асуудал байгаа. За Орос Хятадын тэр кибер аюулгүйн бодлого бичиг баримтууд үзэхээр бол манай улс бол одоо олон улсын түвшинд хамтарч ажилланаа. Хамтарч ажиллах улсууд бол нээлттэй гэж заагаад өгсөн байна л да. Тэгэхээр манайх доор хошин хоёр хөрштэй кибер аюулгүйн асуудлаар хамтарч ажиллах нь бол зайлшгүй чухал асуудал болчихж байгаа. Тэгэхээр түрүүний нөгөө харилцаа холбооны олон улсын захирал холбооны байгууллагаас гаргасан индекс нэгдүгээр дурагшлуулах хэрэгтэй юм байна. Байраа ахиулъя. Энэ хүрээндээ өөрөө одоо тодорхой улс орнуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй байна. Хуулийн эрх зүйн зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй болчихж байгаа юм. Тэ. Эдгээр аргалхамуудыг хийхгүйгээр бол манайх бол кибер аюулгүйн түвшин хангалтгүй. Улмаар кибер аюулгүй өөрөө өнөөдөр бүх харилцаа холбоонд зайлшгүй хамгаалалтай тулгуур асуудал болсон байдаг. Кибер аюулгүй хангалтгүй байлаа гэхэд манайх одоо хөрөнгө оруулагч нааш өрөөдрөө бид нар хөрөнгө оруулагч хөвлөж авъя гэж ярьлаа ч гэсэн кибер аюулгүй мэдээллийн аюулгүй нөр хангалтгүй бас улс орнууд бол тийм ч таатай хандахгүй ийм байдалд очиж байгаа юм. Тэгэхээр нэг юм онгой байдаг л да. Америкийн тагнууллын ажилтнууд ингээд нэг дор цуглаад зөвлөгөө хийжилтэй. За. Чи Монголд ажиллажсэн тагнуул болохоор гомдолтой байна гэдэг. Яасан гэсэн чинь наад тэр нэгийг ажиллаалгаа. Тэг чи ерөөсөө нууцлах бүх мэдээлэл нийлвэ штэ гэд тэгж байгаа. Тэгэхээр энэ бас харьцангуй бодиттой байна болоо гэж бодож байгаа л да. Манайх өөрөө нууцлах хэвээр юмнуудаа нууцладаг. Тэгэхээр ер нь иргэд хаанаас мэдээлэл авдаг гэдэг асуудал байдаг. Иргэд зөвхөн харилцаад маань зохицуулах хорог гэхээр бүх төвшөнд ямар нэг олон мэдээлэл авдаг. Хамгийн ойр байдаг нь бол одоо ихтэй сургууль, ерхий боловсролын сургууль ер нь бол иргэдэд хамгийн их мэдээлэл өгдөг, хамгийн ойр мэдээлэлд нь ойр байдаг хүмүүс л дээ. Тэгэхээр зөвхөн харилцаад маань зохицуулах хорог үйл ажиллагаанд бид нар ингээд найдаад зөвхөн тэр ганцаараа ажиллуулж болохгүй л дээ. Тэгэхээр одоо сургалтаар дамжуулаад сургалт боловсрол олох төр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад дамжуулаад энэ ажлыг хийх хэрэгтэй болчихж байгаа юм л да. Бүр 10 жилийн сурагч байхаас нахуулаад за мэдээллийн аюулгүйч ийм чухал юм шүү. Одоо та хаана хизээ хинтээ юу хийж явж байгаа олон нийтэд илгээж болохгүй гэдэг ч юм. Тэр мэдээлэл ингээд бүр багаас нь олгож эхэлсэн болчихж байгаа юм л да. Эцэгчүүдийн хувьд өөрснөө тэр төрлийн мэдээлэл байхгүй учраас хүүхдүүдэд тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг юм хэлж мэддэггүй болчихдог. Тэгэхээр нэгдүгээрт багш нар маш сайн хэлэх хэрэгтэй байна. Багш нар тэгэхээр өөрснөө бас боловсралтай энэ төрлийн мэдээлэлтэй болох хэрэгтэй болчихж байна. Энэ үзэхэн нөгөө хэсэг байгууллагын асуудал шүү. Ер нь Монгол улсын боловсролын асуудал ч юм бол кибер гэмт хэргийн хууль эрх зүйн талаас нэг товчхон мэдээлэл болох шүү дээ. Та бас сүлд ном гаргасан шүү дээ. Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх гэдэг. Одоо би тэгвэл жишээ болгож асууя л да танаас. Одоо юу гэдгийг манай Монгол улсын одоо нэг онц чухал объект стратегийн чухал холбогдолтой мэдээллийг ямар нэгэн улс орны одоо юу гэдгийг санаатаа гарч юм уу санааг өгөөч юм нэг хүн ч юм уу ирэн ч юм уу тухайн алба хэлцэн ингээд аваад задлаад олон улсад гаргаад болохгүйсэн тэр нь тараачлаа. Тэр нь эргээгээд монголчуудад эдийн засгийн гүн хохиролтой ч юм ямар нэгэн байдлаар сүрэгдэлтэй болчлоо. Энийг тэгвэл одоо бид нэр хууль эрх зүйрүүд яаж шийдвэрлэдэг? Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл бол ерөөдөө
цагдаагийн байгууллага, прокурор, шүүхэд байгаа. За шүүхийн хувьд ерөөдөө нэг 15 онд байна уу? Шүүх эрхээ зөвлөлөөс нэг шүүхтэй зориулсан сургалт явуулдаг. Тэр өөр нь кибер гэмт хэрэг гэдэг хичээлд тусад нь оруулаад. За кибер гэмт хэрэг гэж байдсан байна. Ийм онцлогтой юм гэдэг талаар бага хэмжээний сургалтууд бол орсон. Прокурорын бас сургалт болд юм байлээ. Тэн дээр бол бас тодорхой хэмжээний сургалтууд орсон л да. Мөрдөн байцаагч нар өөрөө бас энэ чиглэлээр хангалттай мэдээлэл байна уугүй гэдэг бас хэрэгэлзээ толчиж байгаа. Үргэлж за би кибер гэмт хэрэг хохирч очлоо гэж цагдаад хандхад нөгөө цагдаа маань кибер гэмт хэрэг гэж юу вэ гэдэг дээр бас хангалттай мэдээлэлтэй юу гүй гэдэг асуулт байна. Монголын хувьд аваад үзэх юм бол цагдаагийн ерхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлцгээд байна л да. Уучин дасаг байсан бол одоо жоохон өргөжөөд хэлц болчиход байгаа. Энэ өөрөө хөнгөч цөөхөн. Тэгээд нөгөө талаар Монголын хувьд кибер гэмт хэргийн аюулыг бүрэн ойлгохтой холбоотой ч юм уу. Энэ хэргийг шалгаж мөрдөх хугацаа маш бага тогтооцсон. Өөрөө нэгдүгürt мэржлийн хүмүүс үйлддэг. Монголын цагдаа энэ хэргийг шалгаж шийдэх туршлага багтаа үед хэргийн мөрдөн шалгах хугацаа бага бол өөрөө маш асуудал болчихно. Дөнгөж шалгаал буруутныг олоод прокурор дамжуулаад шүүхт өгтөл шүүх хуралдаан дээр баг хэргийн хөөцөх хугацаанд дуусчих юм л да. Тэр хөөцөх хугацаа дуусах тохиолдолд одоо хэргийг шийдвэрлэх тухайн ял оног бас боломжгүй болчдөг. Тэгэхээр бол энэ кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хугацааг нэмэгдүүлэх шаардлага бол байгаа. Хоёрдугаар энэ хэргийг мөрдөн шалгадаг, хяналт тавьдаг, шүүн шийдвэрлэдэг хүмүүст босрол олох үйл ажиллагаа зайлшгүй чухал болчихж байгаа. Тэгээ хуулийн зохицуулт нь сая ясар чухал болчихж байгаа. Тий. Зохицуулт нэгдүгээр зохицуултаа сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаар байгаа зохицуултаа хэрэглэх чадварыг хөлс хөлгчтэй олох нэмэгдүүлэх шаардлагатай болчихж байгаа. Монголчууд интернетийг ямар хэлбэрээр ашиглавал, ямар салбартаа илүү ашиглавал бидний аж амьдрал, эдийн засаг, өсөлт хөгжил ямар энэ бүх зүйлээр нь яаж эргээр хүрэх юм бэ? За тэгэхээр монголчуудыг бас тодорхой насны үе шатаар наваахан зүйтэй болоо гэж бодож байна. Тухайлбал бага насны хүүхдүүдийн хувьд бол илүү хичээлтэйгээ холбоотой зүйлсийг интернетээр үзэх боломжтой болчихж байгаа. Тухайлбал за интернетэд ийм үнгүй хичээлүүд байдаг л да. Одоо математикийн, биологийн, төвийн ингээд тэр хичээлүүдийг интернет үзэх төр болцоог нь тодорхой байгууллагуудад олгоод эхэлсэн. Нээлттэй боловсрол гэж яригдж байна л да. Тэгэхээр бага насныхны хувьд нээлттэй боловсролын нөөцөөс мэдээлэл олж авах нь зүйтэй байна. За оюутан залуучуудын хувьд бол интернет дээр одоо бас мөн үнгүй хичээлүүд бас байж байдаг. Тэрийг олж ашиглах нь зүйтэй байна. Онлайн курсүүд байж байдаг. Дэлхийн нийтэд одоо яг адил тавигдж байгаа мэдээллийг олж аваад ижил түвшинд явах хэрэгтэй байна тийм ээ. Бусад насныхны хувьд аваад үзэх юм бол мөн одоо оюуны тэр хэрэгцээг хангах тодорхой мэдээлэл олж авах, бусдад одоо зөв мэдээлэл түгээх тэр талаар интернетийг бас хэрэглэх нь зүйтэй болж байна. Магадгүй нөгөө талаар одоо нэг нь болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг эсрэг интернетээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлэх шудраг байдлыг тогтоох шаардах байдлаар хэрэгжилж болж байна. Мөн ахмад насны хүмүүсийн хувьд авч үзэх юм бол за мөн ач зээ гэх мэтэр багчуудаа хэрэгтэй мэдээлэл нь олж үзүүлэх бас нөгөө талаар ахад туршлагаа мэдээлэл авах үүсдэг мэдээлэл олж авах туршлагаа бас босод залуучтай хуваалцах гэх мэтлэн тийм байдлаар ажиллах нь зүйтэй байна л да. Илүү монголчуудын хувьд бол өөрийгөө мэдлэгтэй болгох, хүчтэй болгох тэр байдлаар интернетийг ашиглах шаардлага байна. За тэгээ өнөөдөр цаг цаваа гаргаж биднэрт өөрийнхөө мэддэг судалсан ажлынхаа мэдээллээс үзэгчтэй бол над хүргэсэн тань маш их баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа тань. За баярлалаа. За баярлалаа.